Улаанбаатар хотод нийт 117,910 барилга, хөдөө орон нутагт 12,000 орчим барилга ашиглагдаж байна. Үүнээс 2,341 барилга нь эрсдэлтэй, 52% нь даацын үндсэн бүтээцэд өөрчлөлт оруулсан эрсдэлтэй барилгууд гэсэн судалгааны дүн гарсан байна. Улаанбаатар хотод 2011 оноос хойш орон сууц болон төрийн өмчийн сургууль цэцэрлэгийн 976 барилгыг паспортчуулж газар хөдлөлтийн үнэлгээ хийжээ. Мөн 2002 оноос өмнөх баригдсан 976 барилгаас 574 барилга нь газар хөдлөлтөд төсвөргүй. 205 барилга нь хүчитгэн ашиглах шаардлагатай, 206 барилга нь төсвөртэй гэсэн дүгнэлт гарсан байна. 8 баалын газар хөдлөлтөд бүсэд 50% нь, 9 баалын газар хөдлөлтөд бүсэд 2% нь байдаг. Тэр үндсэндээ Улаанбаатар хотод 7 баалаас дээш газар хөдлөлтийн бүсэд газар зүйн хувьд оршиж байгаа гэж харж байна. Тэгвэл өнөөдөр та бүхэн яг эргэн тойронд амьдарч байгаа барилгуудаа хараач. Хуучны барилгуудыг бүгдийг нэг давхрынх нь хэсгийг нүхэлдсэн, өргөтгөл хийцсэн, үндсэн бүтээцээ ханыг нураацсан. Бид нар ийм л байдалд амьдарч байгаа. Тэгээд ингээ харахаар эрсдэл үүсвэл нөгөө бид нар өнөөдөр ажил амьдралаа амжиргаагаар залгуулаад болгож бүтээгээд ингэж байгаа энэ барилгууд хамгийн түрүүнд эрсдэл өртөх өндөр магадaltaй байна. 7-8 баалын газар хөдлөл нийт барилга байгууламжийн 40 орчим хувь нь одоо онц ноцтой эдрэл гэмтэл үүсэх магадaltaй байна гэдэг бол тооцоолыг гаргасан байдаг. Нийт 2341 барилга байгууламж барилгын даацын элементээ одоо зөвшөөрлөгөөр өөрчилсөн байна гэдэг тоог сонсоод бол бас нэлээ сэтгэл имзэглэлээ. Үүний 55% нь бол одоо орон сууцны барилга байна. Үлдс нь бол цэцэрлэг сургууль, үзүр үйлчлэгээ олон нийтийн барилга байгаа нь бол бас нэлээ анхаарахгүй бол энийг орхиж өрөөсө болохооргүй асуудал байгаа юм аа. За газар хөдлөлтийн үед ч байт юм гамшиг бэлэн байдал хангах энэ аюулгүй өрөх гэдэг энэ хяналтын хуудсыг бол за аль биесны манай байгууллагын сайт дээр бол байж байгаа. За энэний хүрээнд бас иргэд маань бас энэ хяналтын хуудсыг бас ороод бас идэвхтэй амрагдаа тий гэр бүлийн ерөнхий ойлголтын хүрээнд за ер нь гамшиг гэж юу юм, за мэргэжлийн байгууллагаас өгч байгаа за мэдээллийг тогтмол авдаг уу гэх мэтлэн, за галын аюулгүй байдал, за бэлтгэл бэлэн байдал, за ямар гамшиг освол тохиолдож болцсошгүй вэ, мөн төр цуглах талбайн байршил, за гараад өрхийн гишүүд хаан цуглах уу гэд эдгээр мэдээллүүдийг багтаасан хяналтын хуудсыг бол боловсруулаад за аль биесны вебсайт дээр бол байршуулсан байж байгаа. Мөн судалгаагаар 1970-аас 1990 онд баригдсан нийт барилгын төсвөржилт суул 2000 оноос өмнөх барилгууд газар хөдлөлтийн 8 баалд бүрэн төсвөртэй эсэх нь баталгаагүй. Хамгийн гол нь хууль бус барилга өргөтгөлүүд газар хөдлөлтийн хамгийн эмзэг бүлэгт багтж байгааг онцлог хэлсэн юм а. Цаашлаад Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг барилгын стандарттай уялдуулж хэд бөөгнөрсөн болон өндөр барилга байгууламж барихаас сэргийлэх шаардлага тулгараад байна.